Сайн байцгаана уу? Бичлэгийг минь үзэж байгаа танд энэ өдрийн минь төргий. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ Монгол орны содон сонирхолтой амьтдын талаар бэлтгэлээ. Говийн шараалз. Монголын өмнөд говь хэсгээр түгээмэл амьдардаг энэхүү алз нь 5-7 см хүртэл урттай. Шөнийн цагаар ихэвчлэн гарч ирдэг. Хордонгүйхээс гадна тэхэрч харайж чаддаг байна. Цох, бусад аалз, шавж хорхой, бүр өөрөөсөө том гөрвлээр хүртэл хоолдог. Хошуун дотроо хөрөө шиг эртээ шүднүүдтэй учраас бүр жижиг хэмжээний ясыг ч төвгүй тастан битэлж чаддаг. Энэхүү алз нь хоргоо алзныхаа төрөлд хамаарагддаг ч хурц хошуунд нь хазуулсан тохиолдолд тухайн хазуулсан газар нь өрөвсөж хавдаж халуурдаг байна. Хазуулж байсан хүмүүсийн хэлдгээр тогон цохиулж байгаа юм шиг хүчтэй өвддөг хэмээн зөвлөн хэлдэг байна. Алгаа хорхой. Мөн л Монголын говь нутагт үзэгддэг гэх энэ амьтны тухай шинжлэх ухааны үүднээс судлагдсан зүйл байхгүй. Одоо хүртэл алгаа орхойг яг амьдаар нь барьсан ч юм уу дүрсжүүлсэн тохиолдол байдаг байна. Анх 1926 онд Америкийн байгалийн түүхийн музейн судлаач Roy Chapman Andrews on the Train of Ancient Men номондоо Монголын говьар судалгаан явахдаа үлэг гөрүүлийн чулуудсан өндөг яснаас гадна алгаа орхойны тухай сонссноо өгүүлсэн байдаг. Тэрхүү номондоо нутгийн иргэдийн яриагаар бол Монголын говьд байх алгаа орхой гэх аимшигт амьтантай тааруул амьд үлдэхэд тун хэцүү. Хорвын төдийд л ойр өчмөдөө тараадаг гэж бичжээ. Чех, Болгар, Франц, Америк улсын маш олон эрдэмтэд судлаачид Монголын говь нутаг зөвлөөр энэхүү амьтныг хайх оролдлого хийсэн ч амжилттай болж байсан удаа байхгүй. Нутгийн хүмүүсийн амд амьдсан яриагаар бол 0.5-аас 1.5 м хүртэл хүрттэй алгой шиг хэлбэртэй улаан хөрөн өнгөтэй амьтан байдаг гэнэ. Монголын говьяас өөр газар нутагт үзэгдсэн тохиолдол одоо хүртэл байхгүй байна. Энэхүү хорхойн гол онцлог нь өөрөөсөө асар их хүчтэй хорт ялгаруулдаг эсвэл асар их хэмжээний цахилгаан эрчимч ялгаруулдаг гэх нь ч бий. Алгаа хорхойн тухай түгээмэл амд амьдсан ярианаас дурдвал говийн нэг баян айл эсхий хийж байх үед 2 ширхэг алгаа орхой гарч ирсэн байна. Айсаа хүмүүс өнөөх хорхоонууд дээр хориод нойтын эсхий давхарлан тавиад хөмгөө цугтгаасан гэлээ. Харин маргааш нэрч хартал хамгийн дээд талын эсхий аягийн чинээ болон шатсан мэд шарлсан байсан гэдэг. Тэрийг модоор хатахад шатсан мэд үрж байсан гэдэг. Доошлох тусмаа шаралсан хэсэг томорсоор хамгийн доод талын эсхий цэр чигээрээ шатаж харин нөгөө алгаа орхой нингэн хальс шиг юм болчихсон байжээ. Та нэрээ яг одоо subscribe дарсан хэсгийг шалгаад үзээрэй. Хэрвээ дараагүй бол яг одоо subscribe дараарай. Хязгаас нуурандах үлэмж битэн. Оросын судлаач Григорий Потанин 1981-ээс 1901 онд хязгаас нуурын химийн найрлагыг анх судалж байхдаа нуурын эрэгт үл мэдэгдэх том амьтны мөр байсан талаар анх тэмдэглэсэн байдаг. Мөн 1980-ад онд Монгол Оросын геологийн шинжилгээний судалгааны ангийнхан нуураас үл мэдэгдэх амьтны мөр илрүүлж байсан талаар тэмдэглэсэн байдаг. 2013 онд Оросын судлаач нар энэхүү амьтны судалгаар хязгаас нуурын дээр судалгаа хийхэд нуурны хөвгөний элсэн дээр ямар нэгэн зүйл чирсэн том улмөр олдсон хэмээн тэмдэглэжээ. Өөрөг нууран дах үлэмж битэн. Тухайн нутгийн иргэд өөрөг нууранд үлэмж бит амьтан байдаг хэмээн ам дамжин ярьцгаадаг. Тэрхүү үлэмж бит амьтныг хөх бух гэж нэрлэдгээс гадна 60-нд нэг удаа үзэгддэг яг л Монгол бух шиг урамдаг талаар ам дамжин ярьсаар иржээ. Хөхөд ахуй цагтаа хөгд хөвчдөөс томоотой байхгүй бол нуурын хөх бухт өгөн шүү гэдэг үгийг илбэг сонсдог байсан төдийгүй нууранд хамаагүй орж болохгүй хэмээн үргэлж сануулдаг байсан гэж нутгийн иргэд өгүүлжээ. Тэгвэл Увс аймгийн Сагилсам өөрөг нууранд аялж явсан иргэн эс содномдорч нуурын үлэмж бит амьтныг нүдээр үзсэн төдийгүй дурс бичлэгт буулгажээ. Аялж явсан иргэн эс содномдорч би анх мод хөвж байгаа л гэж бодсон. Тэгээд иргэдээ байсан нутгийн иргэнээс асуухад тийм зүйл байх боломжгүй дээ гэсэн. Ойролцоогоор 250 м-ийн цайнаас харагдаж байсан. Сайн харсан чинь яг л амьтан шиг харагдаад эхэлсэн. Тэгэхээр нь камера асаагаад бичлэг хийсэн. Их хол байсан болохоор ойртож чор тийшээ гүйсэн юм л да. Тэр хооронд нөгөө амьтан маань биеэрээ эргэж нуурын гол руу явж эхэлсэн. Тэр үед л би үнэхээр амьтан байна гэдгийг ойлгосон гэж ярьсан байдаг. Ховд аймаг Далай морь. 1954 онд Ховд аймгийн Манхан сумын одоогийн хар ус нуурын орчмоос энэхүү Далай морь олджээ. Энэ нь дээр үед их нууруудын хотгоор нь Далай тэнгис байсныг илтгэх ховор олдвор юм.
Энэхүү олдвор нь одоо Ховд аймгийн музейд хадгалагддаг юм байна. Далай тэнгисгүй улсад энэхүү далай морь олдсон нь басаа сонирхолтой олдвор яхаа аргагүй мөн байгааз. Улаан чон. Монгол улс 1969 онд улаан чон гэх амьтныг бүрэн устж үгүй болсон гэж тооцож ижээ. Улаан чон нь ердийн чоноос арай бага, үнэнээс үл ялэг том биетэй. Улаан шаргал өнгийн үс болон баг газар шүрхээр урт сүлээрээ ялгагддаг байна. Улаан чон нь дэлхий даяар асар ховордож байгаа амьтны нэг юм. Тэгвэл Монгол улсад 1969 он гэхэд устж үгүй болсон гэж үздэг байсан энэхүү амьтан 2015 оны 8 дахь сарын 5-нд Алтай өвөр хэсгээр мазаалайг ажиглах зорилгоор суйрлуулсан камерын бичлэгт үзэгдсэн гайхалтай тохиолдол бүртгэжээ. Та бүхэндээ содон сонирхолтой мэдээллээс төсөм хуваалцлаа. Дараагийн мэтлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.